байгууллагаас ер нь 2015 оноос хойш 11-р сард одоо нэнгийн төсвөрчлөлтийн эсрэг 7 хоногийг зохион байгуулдаг. Энэ удаад 11-р сарын 18-наас 22-ны хооронд энэ арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Энэ үеэр нэнгийн төсвөрчлөлтөөс үүдэлтэй ямар хор өнөөл учирж байгаа юм бэ? Бид нар заашдаа нэнгийн төсвөрчлөлтөөс хэрхэн яаж сэргийлэх юм бэ гэдгийг мэдээллийг эрүүл мэндийн салбарын төлөвлөгөө олон нийт ард иргэдэд хүргэх ийм зорилготой ийм 7 хоног юм байна. Энэ маань өнөөдрөөс эхэлж байна. Ингээд нэнгийн төсвөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь зөвхөн эрүүл мэндийн салбарын ажил биш ээ гэдэг дэлхийн эрүүл мэндийн байгууллага байна гэж байна. Энэ дээр хүн сүнтэй аж ахуй одоо байгаль орчны яам бүгдээрээ хамтран оролцож нэнгийн төсвөрчлөлтийн асуудлыг бид нар шийднэ гэж. Today we are opening the World Antimicrobial. Намайг доктор Сокора Эскаланте гэдэг. Би Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчөөр ажилладаг юм аа. Өнөөдөр дэлхийд даяараа хичээл битний цэцэржилтийн мэдлэгийг дээшлүүлэх 7 хоногийг бүх улс орнууд эхлүүлж байгаа. Энэ нь болохоор олон нийтэд хичээл битний цэцэржилтийн талаарх ойлголтыг өгч хүн бүр энэ зүйлийн эсрэг арга хэмжээ авахд тусалдаг ийм мэдлэгийг дээшлүүлэх 7 хоног байгаа. Тэгээд Монгол улсад болохоор эрүүл мэндийн сайд, байгаль орчны сайд, мөн хүнс хөдөө аж ахуйн яамнаас энэхүү 7 хоногийг нээж байгаа нь өөрөө маш их өндөр ач холбогдолтой. Яагаад вэ гэхээр антибиотикийн зохицгүй хэрэглээ нь өөрөө цаашдаа энэ вирус болон бактерид антибиотикийн төсвөрчлөлтийг бий болгоод байдаг. Тийм учраас хэрвээ өвдсөн бол заавал эмчид хандаж зохистой байдлаар тэр антибиотикийг хэрэглэх хэрэгтэй болд юм аа. Тэгэхээр антибиотикийг зохисгүй байдлаар хэрэглэснээс болоод вирус бактери маань өөрөө төсвөртэй болчихдог. Энэ нь зөвхөн хүний эрүүл мэндэд нөлөөлөө зогсохгүй бас мал амьтны эрүүл мэндэд харш нөлөө үзүүлдэг байгаа. Түүнчлэн бас хүрээлэн буй орчинд хортой нөлөө үзүүлдэг. Яагаад тэгэхээр энэхүү төсвөртэй ямар ч антибиотик хэрэглээд өгдөггүй болчихсон энэ вирус бактери маань орчинд ингээд амьдраад цаашаага бусад одоо хүн болон мал амьтанд ингэж дамжиж халдварыг түгээдэг учраас нэг том аюул замнал болд юм аа. Тийм учраас энэхүү 7 хоногийн туршид бид нэр хамтдаа энэ аюулын эсрэг арга хэмжээ авч байгаа маа. Everyone to join us to take your pledge and commit to stop the overuse and misuse of antimicrobial. Би Алтан цэцэг засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даав. За ер нь бол ард иргэдэд бичил биетний эсрэг буюу антибиотикийн зөв зохистой хэрэглээний талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол одоо 7 хоногийг зохион байгуулж, энэ жилийн 7 хоног бол мэдлэг олгоё, нөлөөлөе, амлая яг одоо гэсэн ийм одоо вариантаар явагдаж байна. За яг одоо Монгол оронд бол шууд ингээд хэлчих тоо баримт бол бас бага байдаг. Гэхдээ ер нь судлаачдын үзэж байгаагаар дэлхий дээр бичил биетний эсрэг эмийн шууд нөлөөгөөр 1.3 сая хүн нас ордог гэдэг судалгаа тоо баримт бол байдаг. Ер нь одоо антибиотик буюу бичил биетний эсрэг эмийг иргэд хэрэглэхдээ заавал мэргэжлийн эмчид үзүүлж тухайн өвчнийг үүсгэсэн бичил биетийн эсрэг тохирсон эмийг тохирсон тунгаар тохирсон хугацаанд хэрэглэхийг л эмийн зохистой хэрэглээ гэж нэрлэдэг байгаа. Мөн энэ бол хөдөө аж ахуй эрхлэгчдэд маш их хамааралтай. Мал болон одоо хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүнийг эрүүлжүүлэх талаар одоо бичил биетний эсрэг, нянгийн эсрэг одоо ганц ням биш шүү дээ, бичил биет чинь 4 төрлийн байгаа. Эдгээр эсрэг одоо эмийг хэрэглэхдээ мөн зөв зохистой, шаардлагатай үед нь зөв тунгаар зөв хугацаанд л хэрэгжилж явах юм бол энэ эм зохистой хэрэглэгдэж байна л гэсэн үг. За ер нь энэ бичил биетний эсрэг эмийн одоо төсвөржилт бол ганц манай улсад биш, дэлхийд дахинд бол нэлээд өргөн цар хүрээтэй яригдж байгаа асуудал л да. За иргэд олон нийтэд зөвлөмж өгөхөд нэгдүгээрт одоо хүн өөрөө эрүүл байх талаас маш сайн анхаарах хэрэгтэй. Жишээлх юм бол одоо өвлийн улиралд амтны хаалтыг тогтмол зөөх, гэртээ орж ирээд гараа байнга угаах, агаар сэлгэлтийг маш сайн хийх, мөн одоо шөнийн нойрыг сайн авч явах, биологийн цагаар унтах. Манайхан бол одоо их тийм нойргуудалд орох гэдэг. Яа тэгэхээр биологийн цагаар унтаагүй хүний бие бол сулддаг. Сулдсан буюу ядарсан биеийн дээр бичил биет
эмгэг үүсгэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Нэг талаасаа. За нөгөө талаасаа ямар нэгэн одоо бичил биетэй үүсгэх зөвчний шинж тэмдэг илэрх юм бол хамгийн түрүүнд мэрэгжлийн эмчтэл хандна. Тийм мэрэгжлийн эмч бол тухайн одоо үүсгэгч болгонд тохирсон тусдаа эмчилгээний тактикийг л одоо баримталж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр л анхаарах хэрэгтэй. 5 оноос Дэлхийн эрүүл мэндийн байгууллага жил бүхэн 11 сард бичил биетний төсвөрчлөлтийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, хандлагыг сайжруулах, за төсвөрчлөлтийг бууруулахад чиглэсэн 7 хоногийн аяныг бол зохион байгуулдаг болсон. За энэ ингээд дэлхийд дахина жил болгон нэг зэрэг ингээд эхлээд 7 хоногийн үйл ажиллагаа явагддаг. За 2024 оны энэхүү үйл ажиллагаанд бол улсын 1-р төв эмнэлэг хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа. За энэ үйл ажиллагааны хүрээнд эмийн төсвөрчлөлтийг бууруулах, за эмийн төсвөрчлөлтийн талаарх мэдлэгийг ард иргэдэд болон эмч нарт түгээх, за олон мэдээллүүдийг телевиз радиогоор одоо нийт иргэдэд түгээх, за мөн эмч нарт зориулсан бүтэн өдрийн сургалтыг зохион байгуулж оролцож байна. Нэгдэж буй энэ үйл ажиллагааг Монгол улстай эхлүүлнэ үү хэмээн. Яа тэгээд дийлэнх нь манай 1-р эмнэлгийнхэн баг шиг байна те. Тэгээ өнөөдрийн үйл ингээд бид нар цаашдаа ер нь дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа энгийн төсвөржилтийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлчихэж бид нар энгийн бүрднэ гэж харж байгаа. Тийм учраас та бүхэн маань энгийн төсвөржилтийн эсрэг 7 гэж явах хэрэгтэй. Тэрний тулд манай эрүүл мэндийн салбарын маш их сайн мэдээлэлтэй авах хэрэгтэй. Бүгд нь ажлын өндөр амжилтыг хүсэн өрөө. In Mongolia. Юуны өмнө бичил биетний төсвөржилтийн Minister has already emphasized AMR is a growing threat not only in the human sector. заавал шийдвэрлэхээр анхаарал хандуулах ёстой сэдв мөн гэдэг хэлсэн байгаа. Тэгээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Mongolia is particularly at risk as well because we have around 80 million